Сайн мэцгэнэ намайг Төвшин Заяа гэдэг. Өнөөдөр ойлгоо компанид шинэ төгсөгчийн хөтөлбөрийн сонгон шалгуулалтанд оролцох гээд Money's офис дээр ирсэн байна. Бидний ярилцах хугацааны 30 минут үргэлжлэх нь. Англи хэлний скил чинь харах үднээс англи дээр ч өөрийгөө танилцуулаад эхлэе гэсэн байна. Good morning, and of course, thank you for inviting me to this interview. It's such an Эхний удаадаа болохоор хүний нөөц болон салбарынхаа эксперттэй ярилцлаганд орсон байгаа. Тухайд мэдээ сандралтай байсан боловч хүний нөөц маань болон салбарын маань сеньор маань нэлийн халуун дотноор намайг өгтөн аваад нэлийн дэлгэрэнгүй ярилцлагыг хийгдсэн учраас одоогийн байдлаар л мэдээд маш сэтгэл санааны хувьд маш тайван байна. Тэгээд миний хувьд бол мэдээж интервью хийж байгаа хүмүүс маань монгол хүмүүс байсан болохоор монгол хэлээр ярил илүүтэйгээр хоорондоо ойлголцох байсан боловч цаашдаа ажлын байран дээр гарах тохиолдолд ойлгоо компани дотроо англи хэл дээр үйл ажиллагааны коммуникашн явагддаг учраас англи хэл дээр буюу өөрийнхөө яг англи хэлний мэдлэгийг бас интервью дээр илүү сайруулсан гэж бодож байна. Өмнө нь өглөө өгдгөөс чинь өөр хүмүүсээс тий өөр тэгэл ахах. За сая бол ярилцлагын шатнасаа гараад ирсэн. Дараагийн шат буюу өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн шат бол багийн ажиллагаа байгаа. За багийн ажиллагаан дээр санаа зовж байгаа асуудал гэх юм бол өмнө нь ерөөсөө хоорондоо харилцаж байгаагүй, өмнө нь ерөөсөө ямар нэгэн байдлаар тааралдаж байгаагүй хүмүүстэй нэг баг болоод яг нэг даалгаврыг үр дүнтэй биелүүлнэ гэдэг бол миний хувьд жоохон хүндрэлтэй байж магадгүй санагдаж байна. За баярлалаа бүгдээрээ. Тэгээд оюутлага тэнд одоо ингээд аливаа төсөл хөтөлбөр ингээд хэрэгжиж дууссаны дараа авсан сургамжуудаа тэгээ бас сайн болсон зүйл юм болсон зүйл биш гэдэг. Энэ дараагийн багуудад адил төстэй ажил хийж байгаа болохоор хараад тэндээс суралцаад явдаг юм байна. Бас дараагийнхаа хүмүүс зориулаад мэдээлэл хугацаа өгөх. Тэгээд энэ 5 минут Багийн ажиллагааны хүрээнд санхүү барих ажлыг гүйцэтгэсэн бөгөөд багийн гишүүдийн хооронд ганц хоёр зөрчил үүссэн дээрээс болохоор хүн хоорондын харилцаа болон өөрийгөө илэрхийлэх чадвар дээр илүү тутмаг болон илүү туршлагатай багийн гишүүдийн хооронд харилцааны асуудлууд ганц хоёр үүссэн боловч эдгээрийн төгсгөл бид нар тухайн зөрчлийг даван тулаад цамцтай амжилттайгаар барьж биелүүлж төслийг дуусгасан байна. За. Багийн ажиллагаан дээр хиний буруусан. Тэм бүр нэрийн нэл юм уу? Зүгээр юм уу? Тэгээд нөгөөдөл нь үдээд намайг өгч байна. It's my honor and privilege to welcome you all to the 2024 Oitobo Graduate Intake Ceremony. Байлгаа компани санхүүгийн хэлтээс эхлэн бодогчоор нэгэн гэр бүлийн томоохон гэр бүлийн нэгэн гишүүн болон нэгдэж байгаадаа таатай байна. Энэ өдрийг дүгнэлт хийх юм бол миний амьдралын нэгэн шат тагсан өдрийн болов гэж хүлээж авч байна. Өнөөдөр би болон манай бусад градуитууд маань ажлынхаа саналыг хүлээж авсан мартагчгүй өдөр ээж өнгөрлөө. Өнөөдөр ойдлогоо гэр бүл маань бол тэгэхээр 29 шинэ гишүүний бүл нэгж байгаа байхрээ. Энэхүү арга хэмжээг дуусгаад хамгийн түрүүнд ээжтэй дуулгасан байгаа. Өмнө нь яг ингээл ярилцлаганд орж ийн гэсэн шатуудаа ингээл ээжтэй хэлээд хахад за тийм үү ч юм уу нэг тийм айхтар реакцгүй байсан бол өнөөдөр ингээд би өнөөдөр санал авчлаа гэсэн чинь яг надтай хамт хүлээж ирсэн юм шиг айгуу гоёор хүлээж авсан. Эхний өдрөөс эхлээд л ерөнхийдөө бол манай лидер намайг маш гоёор хүлээж авсан. Миний ажиллах дараагийн ажлуудыг ерөнхийдөө бэлтчихсэн. Тэгээд багийнхан маань гишүүн маань бас
аюугаар халуун дотор хүлээж аваад дөнгөж ингээд төсөөд орж ирж байгаа шинэ хүн гэхгүйгээр ерөнхийдөө бол яг илүү хариуцлагатай ажлуудыг даалгаад тухайн ажлууд дээр ингээд дор бүрт нь ингээд ревю нэлгээ өгөөд явсан нь надад маш их таалагдсан. Ирээдүйд гэх юм бол оюутлага компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа. Энэхүү шинэ төгсөгчийн хөтөлбөр маань бол нийт 2 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд бид нар эхэлж орсон ажлын байранда болон мөн илүүтэйгээр сонирхож байгаа ажлын байруудаа шилжин ажиллах боломжтой байдаг. Энүүгээрээ илүү мэржлийнхаа хувьд өөрийгөө олон талаас нь өсгөж чадна гэж бодож байна.